Намин гэдэг хүмүүс нөө өнөөдөр айдууны мэдлэгээ зориулж байна. Ямар учраас танд хэн мэдлэгээ хүргэж байгаа л гэж бодож байна. Маргааш хоолойхоо байгальд дах ивентэд амжилт хүсээд Францаас Сиде, Отко, Шведээс Оюуна, Баяра, Долгормоо, Наран туяа, Хулан, Шугархуу, Гармаа, Чимгээ гэд шамнараас нь мэдлэгээ хүргэж байна гэсэн баггүй юу? Андаа ажлын өндөр амжилт хүсье. Шамнар нь танаараа үнэхээр их бахархаж хүндэлж явдаг шүү. Өшөө олон зүйлийг хийж бүтээгээрэй гэд мэдлэж байгаамаа. Тий. Эрдэнэт хүмүүний эгэлгүй бахархал эрх мэдээд багш минь та энхийн бие минь эрдмээр чимж ингийн амьдралын далаад залуур болсон ачтай юм аа. Тандаа энэ өдрийн мэндийг хүргье гэд багшаа дуулын их уран бүтээлийг гიშгэлүүлж байгаа. Эрдмийн үдийг нээж өгч та аюун гэлхэн нэлтэй замыг дааж өгч та ороод дэглэм ардын багш таны ахад шингээсэн баатар сүрийг магтъя. Эрхэм багш наманда дотоод оршмын гайхамшиг гүрвийн багш тандаа баярлалаа гэд Франц улсаас Сиде, Отко, Шведээс Баяра, Долгормоо, Наран туяа, Хулан, Шугархуу, Гармаа, Чимгээ болон бүхэл шамнараас нь маргаашийнх нь арга хэмжээнд нь даяар хүргье, амжилт хүсье гэд мэдлэж байгаа. Аргыг зааж мөрийг чиглүүлэх од илээ. Та арин эдмээр бороо асруулах үйл илээ. Та амьдрал тэмүүлэн тоглон мөрөөдөх эрхэм шамнартаа алсын ирээдэ төлөвлөн хөтлөгч өглөөч илээ. Та тандаа амжилт хүсье. Маргаашийнх нь арга хэмжээнд нь амжилт хүсье гэж шамнырийн зүгээс мэдлэж байгаамаа. Мэдлэгийн эзэнд маань гинтийн байв уу? Ямар гоё юм бэ зөндөх баярлалаа.